Аянд баримтат сууг. Манай сууг нь гэмт хэрэг болон нийгэмд болж буй муу мухай зүйлсийг сурчлах зорилгогүй бөгөөд зөвхөн сэрэмжлүүлэх зорилгоор танин мэдэх хүн хүрээнд хийгдэж буй видео контент юм. Өнөөдрийн дугаар сэрэмжлүүлэх болох зорилгоор харт амих гэх зүйлийг нэлээдгүй хугацаанд тогтмол хэрэглэсэн нэгний бичлэгийг оруулахар шийдлээ. Уг бичлэг нь богино хугацааны харилцан яриа ба 2010 онд нэгэн YouTube сууг тавигдаж байсан бичлэг юм байна. За бичлэгтээ орё. Сайн уу Женя, чи хэдэн настай вэ гэж асуухад 45 настай гэж бол хариулж байна. За Женя чи харт амих хэрэглэж байсан уу гэж асуухад тэрээр 24 жил дараалан хэрэглэж байна гэж хариулж байна. Танд залуучуудад хандаж хэлэх үг байна уу гэж асуухад тэрээр харт амих хэрэглэх нь чамд үн цэнтэй юу үгүй юу гэж бол хариулж байна. За танд эрүүл мэнд дад жаргал хүсье. Одоо чамд юу тохиолдоод байна вэ гэж асуухад тэрээр бол өвдсөн байгаа талаараа бол хариулж байна. Та ямар харт амих хэрэглэдэг байсан бэ гэж асуухад тэрээр ихэнхдээ цор ганц буюу опиум гэх нэршилтэй бодис хэрэглэдэг байсан талаараа бол хариулж байна. Харт амих удаан боловч гарцаагүй таныг алж байна уу гэж тийм үү гэж асуухад тийм ээ 100% гэж бол тэрээр бол хариулж байна. Залуу хүмүүст үүнийг хэрэглэх ёсгүй гэж юу гэж асуухад тэрээр үн цэнгүү би үүнийг одоо хүнд зөвлөдгүү гэж бол тэрээр бол хариулж байна. Чи хэдэн онд анх туршиж үзсэн бэ гэж асуухад тэрээр 1983 онд гэж тэрээр хариулж байгаагаар тухайн бичлэг бол төгсөж байна. Тухайн бичлэг дээр залруулах гэх юм уу одоо тайлбар гэх зүйл өгмөр санагдлаа. Харт амих гэх нэр төрөлд багтаж байгаа одоо зүйл нэг удаагийн хэрэглээгээс таныг үхэлд хүргэж болох зүйл гэдгийг бол анхаараарай. Саяны 24 жилд одоо хэрэглэсэн гэх зүйл нь харилцан адилгүй гэдгийг бол ойлгоорой. За ялангуяа харт амих гэдэг нэршилтээр одоо маш олон төрлийн бодис бол багтаж байгаа. Нэг удаагийн хэрэглээч мөн хэд хэдэн удаагийн хэрэглээч одоо гарах үр дүн нь үхлээр дуусна гэдгийг бол сайн ойлгох хэрэгтэй. За ер нь бол харт амих гэдгийг үхэл гэж бол ойлгож байгаарай гэдгийг л хүсье.